Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 4-р сарын 30-нд Монгол хэлний гэрийн даалгаварт сонсголын цэж хүчийг хийж зураг явуулнаа. Цэжэр бичихтэй сайн сонсож, цэвэр нямбай гаргацтай бичих. Зөв бичгийн дүрмээ сайн бодож бичих. Цэг тэмдгийг зөв хэрэглэж бичин шүү. Бүгд дэвтрээ гаргаад гарчиг тавиараа ном унших сайхан. За эхлээд багш нэг удаа уншиж сонсгоё. Уншиж сонсгох явцад хаана шинэ цогцлбор эхэлж гэнэ үү гэдгийг анхаарна. Цогцлбор догол мороор зааглан бичигддэг байгаа. За мөн өгүүлбэр дотор зэрэгцсэн үгс байна уу? Хэрвээ зэрэгцсэн үгс байвал ямар тэмдэглэгээ хэрэгэлдэг билээ? Хүний хэлсэн үг байвал бас ямар тэмдэглэгээ хэрэгэлдэг билээ гэдгийг бодно. За мөн оноосын нэр байвал оноосын нэрийг хэрхэн бичдэг бодоорой. Ингээд анхааралтай сайн сонсоорой. Ном унших сайхан. Хүүхэд бидэнд ном уншихыг ахмадууд их захидаг боловч түүнийг хэрэгжүүлдэггүй хүүхэд олон байна. Эрдэмтдийн хэлсэн үгс дурдвал уурлагын оргилд хүрвэл орчмын газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагддаг бол ном уншихад хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ. Эрдэмгүй хүн эрг гангийн ороод байгаа амтны шиг тойрон болж байгаа явдлыг мэддэггүй. Мөн зохиолч данзангийн нямаагүй хүүхэд бидэнд хандаж ном унш. Сайхан ном чамд сайхан мөрөөдөл, сайхан хүсэл зориг, сайхан бодол санаа авчирна. Сайхан мөрөөдөлтэй, сайхан хүсэл зоригтой, сайхан бодол санаатай хүнээс хизээч муу үйл гардаггүй юм гэж хэлсэн байдаг. Иймд хүүхэд бүр ном унших сайхныг ухаарч хичээлээс гадуур заавал унших тохиолдолдоо хугацаанд нь шимтэн уншиж ухаанаад хэлцгээе. Одоо хүүхдүүдэд бичиж эхлээрэй. Хүүхэд бидэнд ном уншихыг ахмадууд их захидаг боловч түүнийг хэрэгжүүлдэггүй хүүхэд олон байна. Хүүхэд бидэнд ном уншихыг ахмадууд их захидаг боловч түүнийг хэрэгжүүлдэггүй хүүхэд олон байна. Эрдэмтдийн хэлсэн үгс дурдвал уулын оргилд хүрвэл орчмын газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагддаг бол орчмын газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагддаг бол ном уншихад
ном уншихад хамаг юмны учир ном уншихад хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ. Хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ. Эрдэмтдийн хэлсэн үгс дурдвал уулын оргилд хүрвэл орчмын газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагддаг бол ном уншихад хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ. Эрдэмгүй хүн эрг гангийн ёроолд байгаа. Эрг гангийн ёроолд байгаа. Эрдэмгүй хүн эрг гангийн ёроолд байгаа. Амьтан шиг тойрон болж байгаа явдлыг мэддэггүй. Тойрон болж байгаа явдлыг мэддэггүй. Эрдэмгүй хүн эрг гангийн ёроолд байгаа амьтан шиг тойрон болж байгаа явдлыг мэддэггүй. Мөн зохиолч данзангийн нямаагүй. Мөн зохиолч данзангийн нямаагүй. Хүүхэд бидэнд хандаж ном унш. Сайхан ном чамд ном унш. Сайхан ном чамд сайхан мөрөөдөл. Сайхан хүсэл зориг. Сайхан хүсэл зориг. Сайхан бодол санаа авчирна. Сайхан бодол санаа авчирна. Мөн зохиолч данзангийн нямаагүй. Хүүхэд бидэнд хандаж ном унш. Сайхан ном чамд сайхан мөрөөдөл. Сайхан хүсэл зориг. Сайхан бодол санаа авчирна. Сайхан мөрөөдөлтэй. Сайхан хүсэл зоригтой. Сайхан мөрөөдөлтэй. Сайхан хүсэл зоригтой. Сайхан бодол санаатай хүнээс
сайхан бодол санаатай хүнээс хизээч муу үйл гардаггүй юм. Сайхан бодол санаатай хүнээс хизээч муу үйл гардаггүй юм гэж хэлсэн байдаг. Мөн зохиолч Данзангийн Нямагуай хүүхэд бидэнд хандаж ном унш. Сайхан ном чамд сайхан мөрөөдөл, сайхан хүсэл зорилго, сайхан бодол санаа авчирна. Сайхан мөрөөдөлтэй, сайхан хүсэл зорилготой, сайхан бодол санаатай хүнээс хизээч муу үйл гардаггүй юм гэж хэлсэн байдаг. Иймд хүүхэд бүр ном унших сайхныг ухаарч хичээлээс гадуур заавал унших зохиолуудаа. Иймд хүүхэд бүр ном унших сайхныг ухаарч хичээлээс гадуур заавал унших зохиолуудаа. Хугацаанд нь шимтэн уншиж ухаанаа тэлцгээе. Иймд хүүхэд бүр ном унших сайхныг ухаарч хичээлээс гадуур заавал унших зохиолуудаа. Хугацаанд нь шимтэн уншиж ухаанаа тэлцгээе. За бичснийг дагаад тулгаад яваарай. Тулгах явцдаа цэг тэмдэгээ зөв хэрэглэн шүү. Ном унших сайхан. Хүүхэд бидэнд ном уншихыг ахмадууд их захидаг боловч түүнийг хэрэгжүүлдэггүй хүүхэд олон байна. Эрдэмтдийн хэлсэн үгс дурдвал, уулын оргилд хүрвэл орчмын газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагддаг бол ном уншихад хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ. Эрдэмгүй хүн эрг ангийн ёроолд байгаа амьтан шиг тойрон болж байгаа явдлыг мэддэггүй. Мөн зохиолч Данзангийн Нямагуай хүүхэд бидэнд хандаж ном унш. Сайхан ном чамд сайхан мөрөөдөл, сайхан хүсэл зорилго, сайхан бодол санаа, сайхан мөрөөдөлтэй, сайхан хүсэл зорилготой, сайхан бодол санаатай хүнээс хизээч муу үйл гардаггүй юм гэж хэлсэн байдаг. Иймд хүүхэд бүр ном унших сайхныг ухаарч хичээлээс гадуур заавал унших зохиолуудаа хугацаанд шимтэн уншиж ухаанаа тэлцгээе. За хүүхдүүдээ 6 маш сайхан тод тэгшгэн аваад багш руугаа явуулаарай. Цэвэр гаргацтай юм бай. Зөв бичсэн хүүхдүүдтэй баярлалаа.